Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Даатгалын зөвлөх SIBS компани зүгээс та бүхэндээ өнөөдөр ажил олгогчийн хариуцлагын даатгалын сургалтыг орох болно. Өнөөдрийн сургалтаар та бүхэндээ ажил олгогчийн хариуцлагын даатгалын гэрээний хамгаалалт, даатгалын тохиолдол үүссэн буюу ажилтан маань бэртэж гэмтсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаарх мэдээлэл, за мөн нөхөн төлбөр тооцох нөхцөл болон ямар тохиолдолд даатгалын компани нөхөн төлбөр олгодоггүй талаарх мэдээллийг та бүхэндээ хуваалцах болно. Ажил олгогчийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр авах жилийн дээд хязгаар нь харилцан тохиролцсон үнэлгээг 36 дахин үржүүлсэн дүн байдаг. Жишээ нь бид бүхний харилцан тохиролцсон үнэлгээ 3 сая төгрөг байлаа гэж бодоход 1 жилд авах нөхөн төлбөрийн дээд хэмжээ 108 сая төгрөг байх боломжтой. Ингээд гэрээний хамгаалттай танилццгаая. Нэгдүгээрт үйлдвэрлэлийн осол. Ажилтан ажил үргээ гүйцэтгэх явцдаа үйлдвэрлэлийн осол болон түүнтэй ажилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөж, эрүүл мэнд бие эрхтэндээ гэмтэл авахыг үйлдвэрлэлийн осол тооцноо. Хоёрдугаарт мэргэжлээс шалтгаалх өвчин. Мэргэжлийн өвчин гэдэг маань ажилтан нь тухайн даатгалд хамрагдсанаас хойш хугацаанд илэрсэн мэргэжлээс шалтгаалх өвчлөөр өвдсөн. За ингээд энэ мэргэжлээс шалтгаалх өвчний улмаас бие организм нь хэвийн үйл ажиллагаа алдагдсан нь мэргэжлийн эмчийн дүгнэлтээр нотлогдсон тохиолдлыг мэргэжлээс шалтгаалх өвчин гэдгээ. Энэхүү даатгалд хамрагдсанаас хойш тухайн өвчин үүсэж эхэлсэн байх зайлшгүй шаардлагатай бөгөөд олон жилийн өмнө үүссэн бол бас яг энэ мэргэжлээс шалтгаалх өвчөнд хамрагдахгүй юм онцлогтой байгаа. За гуравт нь манай нийтлэг ажилтнууд хамгийн их тохиолддог зүйл бол гинтийн осол аваар. За гинтийн осол аваар маань бүх төрлийн гинтийн осол буюу ямар ч төрлийн гинтийн шин чанартай осол аваараас ажилтан маань бэртсэн энэхүү даатгалд хамрагдана гэсэн. Ер нь бол ажилтан маань ажлын байран дээрээ болон ажлын бус цагаар рострын амралтаар гэртээ байхдаа ч гэдэг юм уу те. Ер нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр 24 цагийн турш хаанч байсан хизээж байсан гинтийн осол аваараас болж бэртэж гэмсэн тохиолдолд даатгалд шууд хамрагдана гэсэн. Үүнд жишээ нь өвөл халтарч унах, зам тээврийн ослоор бэртэж гэмтэх, морь малнаас унах гэх мэт бүх төрлийн шин чанарын гинтийн осол аваар хамрагдана гэсэн. За нэмэлт эрсдэлтэй танилцгаая. Гинтийн ослын 24 цагийн хамгаалт буюу түрүүний ярьсанчлан Монгол орны нутаг дэвсгэр дээр амарч байхдаа ч ажилд байхдаа ч даатгал үйлчлэх юм нэмэлт хамгаалт байгаа. За хоёрдугаарт Монгол орны нутаг дэвсгэр дээр нүүлгэн шилжүүлэлт хийх зардал 10 сая төгрөг хүртэл. За ажилтан маань магадгүй хүн дээр бэртээд орон нутгаас Улаанбаатар хүртэл төрөний тэрэг хүсэлн нүүлгэн шилжүүлэлт хийх тохиолдолд төрөний тэргийн зардлыг 10 сая төгрөг хүртэл даатгалын компани хариуцах боломжтой. За гинтийн өвчлөл гэдэгт зөвхөн мухар олгой хоолны орлого гэсэн хоёрхан төрлийн өвчлөл энэхүү даатгалд багтдаг. Тэгэхээр ажилтнууд маань магадгүй мухар олгой хоолны орлогоос болоод өвдсөн тохиолдолд бас энэ даатгалд орох нэ. За сүүлийн нэмэлт хамгаалт маань эмнэлэг эмчилгээний зардал 5 сая төгрөг хүртэл хийж байгаа. За магадгүй ажилтан маань гинтийн осол аваараас болоод бэртэж гэмтээд тодорхой эмчилгээнүүд хийлгсэн тийм ээ, эм тариа авсан, хагалгаа хийлгсэн энэгээр тохиолдолд зөвхөн гинтийн ослоос үүдээд энэ бэртэж гэмтсэн эмчилгээнийхэн зардлыг нь 5 сая төгрөг хүртэлхээр даатгалын нөхөн төлбөр дээр нь нэмж олгох ийм хамгаалт байгаа. За үүний дараагаар даатгалын тохиолдол үүссэн буюу ажилтан маань бэртэж гэмтсэн үед ямар арга хэмжээ авах вэ талаар танилццгаая. Нэгдүгээрт эмнэлэгт холбогдох. Мэдээж хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас хамгийн түрүүнд эмнэлгийн байгууллагатай холбогдож яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг зайлшгүй авнаа. Хоёрдугаарт шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага руу холбогдох. Мэргэжлийн байгууллага гэдэг маань цагдаа, гал команд, онцгой зэрэг мэргэжлийн байгууллагуудыг хэлнэ. Жишээ нь тухайн тохиолдол маань зам тээврийн осол тохиолдолд зайлшгүй цагдаагийн байгууллагт буюу замын цагдаад хандаж эргээд тухайн замын цагдаагийн тодорхойлолтыг даатгалын компани заавал өгөх шаардлагатай байдаг. За 3 дугаарт даатгалын компанитай холбогдно. Тухайн ажилтан маань бэртэж гэмтснээс хойш 72 цагийн дотор буюу 3 өдрийн дотор зайлшгүй даатгалын компанид хандаж ослоо бүртгүүлэх ёстой. За бид бүхний даатгуулсан байгаа агуулга даатгалын дугаар 75 75 10 10. Ажилтан маань холбогдоод ингээ ер нь TTGVCO компани ажилтан байна. Ийм шалтгааны улмаас эдэн сарын эдэнд ингээ бэртэж гэмтлээ. Ослоо бүртгүүлэх гэсэн юм аа гэж зөвхөн овог нэр компани мэдээлэлтэй бэртсэн шалтгаанаа хэлээд бүртгэл үүсгэхэд л болоо. Үүнээс хойш бол ажилтан маань бүрэн эмчилгээ хийлгэж дууссаныхаа дараа нөхөн төлбөрийн материалаа бүрдүүлж эхлэхэд болно. За дөрөвдүгээр даатгалын зуучлагч зөвлөх компанид мэдэгдэж болно 77 66 77 99 манай байгууллагын дугаар. Тэгэхээр та даатгалын компанида дуудлага өгөхөөсөө өмнө эсвэл дуудлага өгчөөд бас манайхтай холбогдоод цаашдаа ямар нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх үү, ямар алхмуудыг хийх үү талаарх дэлгэрэнгүй зөвлөгөөг бас авах боломжтой байгаа. Ингээд хамгийн сүүлд ажилтан маань эмчилгээгээ бүрэн хийлгэж дууссаны дараа даатгалын нөхөн төлбөрийн материалаа бүрдүүлж даатгалын компанид өргүүлэхэд болно.
За, даатгалын нөхөн төлбөрийн материалд ямар материал бүрдүүлдэг вэ талаар танилцгаая. За, нэгдүгээр нөхөн төлбөр олгохыг хүссэн ажилтны гар өргөдөл. Ажилтан маань агуулга даатгалд хандах нь тэр овогтой тэр миний би одоо TDJUCO компанид эдэн сарын одоо эдэн оны эдэн сарын эднээс ингээ ажиллаж байгаа. Энэ оны одоо эдэн сарын эдэнд ийм шалтгааны улмаас миний би бэртэж гэмтсэнд бол холбогдох нөхөн төлбөрийг миний одоо энэ тоод банкны данс руу олгож өгнө гэдэг хамгийн гол нь ажилтан маань банкны мэдээлэлээ буюу нөхөн төлбөр хүлээж авах дансны мэдээллийг маш тодорхой дурдсан байх шаардлагатай. За, хоёрдугаарт шаардлагатай тохиолдолд байгууллагын алтан тоод. Тэгэхээр энэ бол бүх тохиолдолд бол биш. Тухайн таны осол аваараас шалтгаалаад энийг бол тухайн үед нь та бүхэн маань өгөхгүй юу гэж шийднэ. За, гуравдугаарт үйлдвэрлэлийн ослын акт. За, ажилтан маань хэрвээ ажлын байран дээрээ бэртэж гэмтсэн бол хаби ажилтны дүгнэлт буюу үйлдвэрлэлийн ослын акт зайлшгүй шаардлагатай. Ажлын бус цагаар гэмтсэн бол энэ хэрэггүй. За, дөрөвдүгээрт тухайн бэртэл гэмтэлтэй холбоотой хийгдсэн эмчилгээтэй холбоотой бүх материалууд шаардлагатай. Одоо жишээ нь гэмтэлтээр очисон бол та тий гэмтлийн яаралтай дүрмэн тусламжийн хуудас, за мөн одоо амбулаторийн карт, хэвтэн эмчилүүлсэн түүх, рентген зураг зэрэг таны одоо эмчилгээтэй холбоотой бүх бичиг баримтны скан юм уу тод авсан зураг байхад хангалттай. Одоо материалаа бол бид бүхэн захимаар өгч явнаа. За, үүний дараагаар хөдөлмөрийн чадвар төр алдсан тохиолдлын хугацааг тогтоосон листний улбар. За, ажилтан маань эмчилгээгээ хийлгээд эмнэлгийн байгууллагаас листнийхаа цохолтыг хийлгэн. За, листний цохолт компанид ирээд компани эргээд харьяа дүүргийн буюу одоо жишээ нь хан уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтс рүү таны лист очдог. Ингээд лист маань 7-оос 21 хоногийн дотор хан уул дүүргийн нийгмийн даатгалаар баталгаажаад эргээд компани санхүү дээр ирдэг. За, ингээд санхүү дээр ирснийхэн дараагаар бид бүхэн листнийхаа хуулбарыг те баталгаажсан листний хуулбараа аваад бусад материалтуугаа хамт даатгалын компанид өгнө гэсэн үг. За, магадгүй ажилтан маань илүү хүнд бэртээд одоо группт орсон тохиолдолд одоо тухайн эмчнэрийн одоо магадлан комиссийн актаар хэдэн хувийн одоо хөдөлмөрийн чадвар алдсан бэ хэмээх тодорхойлолтон зайлшгүй шаардлагатай. За, ингээд 7-дугаарт ажилтан маань Монголиагаас нийгмийн даатгалын давалгаагаа сүүлийн 12 сараар иргэний үнэлгийнхаа зургийг нь Монголиагаас татаж аваад ингээ хавсрах нь эхний байдлаар бол энэ материалуудаа хэвлээ өгөхөд болно. За, мөн тухайн одоо бэртэл гэмтлийн шалтгаанаас болоод шаардлагатай тохиолдолд цагдаа, шүүх, онцгой гэх мэт мэргэжлийн байгууллагын дүгнэлт одоо өгч болно. Хэрвээ шаардлагагүй үед бол өгөх ямар ч шаардлагагүй. Ингээд бид бүхэн материалаа өгсөний дараагаар даатгалын компаниас хэрвээ нэмэлт материал шаардвал нэмэлт материалыг нь бүрдүүлээ өгнө. За, бүгдээрээ даатгалын нөхөн төлбөр тооцох нөхцөлтэй танилццгаая. За, листний хоногийн тоогоор буюу листний хоногийн тоо 1-9 хоногтой ажилтан маань хөдөлмөрийн чадвараа алдсан бол харилцан тохиролцсон үнэлгээг 5 дахин үржүүлсэн дүнгээс нэг ажлын өдөрт 0.7%-аар тооцож нөхөн төлбөрийг олгоно. За, бүгдээ жишээн дээр илүү тодорхой харцгаая. Ажилтан ажил үргээ гүйцэтгэж байхдаа гэмтийн ослоос үүдэн гараа гэмтийн эмчилгээ хийлгэв. Листний ажлын тоогоор 10 хоног эмчилүүлсэн байна. За, ингээд бид бүхний харилцан тохиролцсон үнэлгээ 3 сая төгрөг гэж бодоход 5 дахин үржүүлсэн дүнгээс тооцно гэдэг өмнөх одоо слайд дээр харсан тийм ээ. Тэгэхээр ингээд 5 дахин үржүүлсэн дүн маань 15 сая төгрөг. За, нэг өдөрт 0.7, нэг ажлын өдөрт 0.7%-аар авна гэдэг маань нэг ажлын өдөрт 150 мянган төгрөг авах боломжтой. Ингээд 10 ажлын хоногоор эмчилүүлээд 1 сая 50 мянган төгрөгийн нөхөн төлбөр авах боломжтой байх нэ. За, дараагийн нөхөн төлбөр тооцох нөхцөлийг харцгаая. За, магадгүй ажилтан маань илүү хүнд бэртээд ингээд группт ороод хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн болон бүрэн алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын маань хувь нь 30 хүртэл хувь байх юм бол хамгийн дээд нь 5 дахин үржүүлсэн дүн нөхөн төлбөрөөр авах боломжтой. За, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь маань 31-ээс 50% тохиолдолд харилцан тохиролцсон үнэлгээг хамгийн дээд нь 7 дахин үржүүлсэн дүн. За, 51-ээс 70 бол 9 дахин үржүүлсэн дүн. За, 71-ээс дээш хувьтай алдах буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд харилцан тохиролцсон үнэлгээг хамгийн дээд нь 18 дахин үржүүлсэн дүнгээр нөхөн төлбөр авах боломжтой. За, ингээ хамгийн муугаар бодоход ажилтан маань гинтийн осол аваараас үүдээд бурхан боллоо гэхэд харилцан тохиролцсон үнэлгээг 36 дахин үржүүлсэн дүн нөхөн төлбөрт авах боломжтой байгаа гэрээний дагуу. За, ингээ жишээнээс дахин харцгаая. Даатгуулагч морь унж явж байгаад мориноос ойчиж гар өлөө хуглан хөдөлмөрийн чадвараа 40%-аар 1 жилийн хугацаатай алдсан нь харьяа дүүргийн эмнэлгийн тодорхойлолтоор те дүгнэлтээр ингээ тодорхойлогдсон байна. За, харилцан тохиролцсон үнэлгээ маань 3 сая төгрөг. За, 40%-ыг бүгдээрээ харцгаая. 31-ээс 50% тохиолдолд буюу дунд нь 40% маань орж ийн тийм ээ. Ингээ хамгийн дээдл нь 7 дахин үржүүлсэн дүн гэдэг маань 3 сая 7-оор үржээд бид бүхэн хамгийн дээдл нь 21 сая төгрөг хүртэлх нөхөн төлбөр авах боломжтой байх нэ.
За ингээд үүний дараагаар ямар тохиолдолд даатгалын компани нөхөн төлбөр олгодоггүй вэ талаарх нөхцлүүдтэй танилццгаая. За нэгт нь даатгалын тохиолдол эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон тохиолдол гэж байгаа. За бид бүхэн бэртэж гэмтсэн тохиолдолд тухайн гэмтлийг болсон эсгийг нотолдог байгууллага нь эмнэлгийн байгууллага. Тэгэхээр магадгүй та гэр орондоо бэртэж гэмтчихэд эмнэлгийн байгууллагт огт хандаагүй. Тэгээ би яаж нөхөн төлбөр авах вэ гэж бодож ивэл энэ маань нөхөн төлбөр олгохгүй нөхцөл рүү орох нэ. За та ингээд бэртэл гэмтэл үүссэн тохиолдлыг бүрэн нотлох юм баримтуудаа маш сайн бүрдүүлсэн тохиолдолд даатгал нөхөн төлбөр авах бүрэн боломжтой байх нэ. За хоёрдугаар даатгуулагчийн өөрийн санаатаагаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. За ажилтан маань гэмт хэргийн шинжтэй ямарваа нэгэн үйлдэлээс бэртэж гэмтсэн бол бас даатгалд орохгүй нэ. За 3-дугаарт гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлөвлөсөн. За даатгалын олон улсын зарчим нь ажилтны даатгал, амь насны даатгал, тээврийн эслийн даатгал ямар ч төрлийн даатгал байсан альва нэгэн хохирлыг нэг бол буруутай тал нь төлөх, нэг бол даатгалын компани төлөх гэсэн хоёр сонголт байдаг. Хэрвээ таны хохирлыг бүрэн буруутай этгээд төлсөн бол хэдүүлээ даатгалын компанид материалаа өгөх шаардлагагүй. За магадгүй буруутай этгээд ямар нэгэн байдлаар таны эмчилгээний зардал болон хохирлыг төлөхгүй байгаа тохиолдолд бид бүхэн материалаа даатгалын компанид өгөөд даатгалын компаниас нөхөн төлбөрөө аваад эргээд буруутай этгээдээс нь хэмжлэх эрхийгээ даатгалын компанид шилжүүлдэг. Ингээд даатгалын компани маань буруутай этгээдээс тухайн танд төлсөн нөхөн төлбөрийг нэхэмжилж холбогдох шүүх цагдаагийн байгууллагаар нь яваад тухайн мөнгийг даргуулж авдаг байх нэ. За 4-р даатгуулагч санаатаагаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдолд үүсэх нөхцөл орчныг бүрдүүлсэн гэ. За магадгүй санаатаагаар амиа орлогч гэдэг юм уу тухайн ямар нэгэн санаатай нөхцөл орчныг бүрдүүл санаатаагаар өөрийн бид хохирол учруулсан бол бас даатгалд хамрагддаг байх нэ. 5-дугаарт даатгуулагчийн ажилт нь согтууруулах хундаа мансууруулах бодис хэрэгэлсэний улмаас бэртэж гэмтэх. За хөдөлмөр аюулгүй байдлын дүрм журмыг санаатай зөрчснөөс болоод хохирол учирсан бол буюу бэртэж гэмтсэн бол даатгалд үйлчлэхгүй байх нэ. Тэгэхээр ажилтан маань энэ согтууруулах хундаа мансууруулах бодис хэрэгэлсэн өөрийнхөө биеийг бүрэн удирдах чадваргүй энэ үедээ бэртэж гэмтсэн бол бас даатгалд хамрагддаг байх нэ. За үүний дараагаар 6-дугаарт мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс бусад бүх төрлийн өвчлөл маань энэ даатгалд хамрагддаг. Ер нь бол ажил олгогчийн хариуцлагын даатгал гэдэг маань үйлдвэрлэлийн осол, гинтийн осол зэрэг осол аваарын шин чанараас бэртэж гэмтэх даатгалд ордог, өвчлөл огт ордоггүй. Тэгэхээр өвчлөл дундаа ямар өвчлөл багтах вэ гэхээр мэргэжлээс шалтгаалх өвчин гэдгийг маань энэ даатгалд хамрагдсанаас хойш үүссэн мэргэжлээс шалтгаалх өвчин байна гэдэг эмнэлгийн байгууллага тодорхойлбол 1-р. За 2-дугаарт мухар олгой хоолны орлого авах юм бол энэ даатгалд хамрагдана. Бусад бүх төрлийн өвчлөл бол энэ төрлийн даатгалд хамрагдахгүй. Бусад бүх төрлийн өвчлөл маань тусдаа эрүүл мэндийн даатгалаар нөхөн төлбөр нь олгогддог юм байгаа. За хамгийн сүүлд даатгалын гэрээнд заагдаагүй эрсдэл. За гэрээнд заагдсан эрсдэл гэдэг маань түрүүний ярьсан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалх өвчин, гинтийн осол зэрэг эдгээр осол аваарууд маань хамрагдана. Үүнд заагдаагүй ямарваа нэгэн тохиолдлоос болоод ажилтан маань бэртэж гэмтэх даатгалд ордоггүй байх нэ. За ингээд өнөөдрийн сургалт маань энэ хүрээд өндөрлөж байна. За анхаарал хандуулсанд баярлалаа. Хэрвээ та бүхэнд маань асууж тодруулах зүйлээ бол манай зөвлөх компанитай нээлттэй холбогдсон асууж тодруулах боломжтой.